Энэ сарын 16-ны өдөр Талигачийн биед нэцрэлт үүссэн тархиндаа гэмтэл авсан байдалтай Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт иржээ. Тус эмнэлгийн эмч нар үзлэг хийгээд яралтай гэмтэл согох судлалын үндэсний төвд хүргүүлсэн байна. Гэтэл аав нь охиноо үзүүлэхгүй гэж эмнэлгээс аваад явсан байх юм. Ингэхдээ ямар нэгэн зүйл тохиолдвол гомдлого гэсэн гар үсэг зуржээ. 2 сарын 16-нд гэсэн үг шүү дээ тий. Тэгээд гэмтлийн хүлээн авахтар бол жижигүүрийн эмч нар нь хүлээгээд аваад үлдсэн. Яг аль бие сургуулийг гэж өгд ирсэн юм байна. Тэгээд арга гэр нь өөрсдөө гэмтлийн эмнэлэг дээр доншлогоо хийлгэх, эмчилгээ хийхээс бол татгалцсан. Тэгээ 12 сарын 17-ны өглөө манай эмнэлэгт эргээд ухаангүй орж ирсэн хүүхэд. Харин маргааш нь буюу өнгөрсөн 7 хоногийн мегмар гарагт охин ухаангүй байдлаа дахин Баянзүрх дүүргийн эмнэлэгт ирсэн байх юм. Улмаар гэмтэл согох судлалын үндэсний төвд хүргэгдэж тэндээ нас барсан. Эмч нар тархинд мэс цацлах хийх шаардлагатай гэж үзээд мэс ажилбар эхлүүлсэн ч охин нас оржээ. Их хэмжээний одоо тийм тархины бор хайлсан доогоорох тус уралтай тархины эд их хэмжээгээр нь яцардсан. За ингээд бид нэр одоо эрчим тэмдгэнд дэвтүүлээд мессаас яралтай хийгээд ингээд бүх эмчилгээнүүдээ хийсэн боловч тэр өдрөө хүүхдээ нас орсон ийм харамсалтай хэрэг гарсан юм аа. Талигачийн аав Цэ болон түүний хамтран амьдрагч эмэгтэй хоёулангийн с ิจ гчнэр татаж саатуулсан байгаа. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 20 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Талигачийн цогцост задлан шинжилгээ хийх ажил эхэллээ. Уг хэрэг маань прокурорын байгууллагын хяналтанд дор эрүүгийн байдлын шийдэх хууль цаасны дагуу бол мөрдөн байцаах ажиллагаа маань хийгдээ явагдаж байгаа. Дөнгөж мөрдөн байцаах ажиллагаа маань хийгдээ явагдаж байгаа учраас хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 4 настай охины хэрэг одоогоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байна. За гэмт хэргийг үйлдсэн гэмт этгээд бол одоо охины эцэг нь бол Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн шинжээч байсан гэх мэдээллийг бас албаныхаа өгч байгаа. За харин Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс бол манай шинжээч биш шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч байсан гэх тайлбарыг өгч байгаа маа. Баттай их сурвалжийн мэдээллээр охины аав шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч байсан гэдгийг мэдээлж байна. Цагдаагийн ерөнхий газраас шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд түүнийг өөрөгт ажилласан чөлөөлөх шаардлагыг хүргэлээд байгаа юм байна.